Төрья. За энэ Монгол улсын 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэдгийг бид нар одоо эдийн засаг хөгжлийн яам, эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, тэгээ ажлын албатай хэдэн өдөр хэдэн шүн сууж боловсруулаа гаргасан. За тэрэн дээр одоо жишээлбэл тэр 1-ийн 2-ийн 1-ийн 3 дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлнэ гэд тэрийг одоо хүрэх арга замтай нь жишээлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн төвтэй нэгдмэл завгарч хилжүүл чанар үр дүн сайжруулна гэж батлаад яг тэрүүнтэй логик холбоотой олон улсын нэршлэр нь тусгаалсан KPI-тай хавсралт 3-аар баталсан. За гэвч юу ах вэ? Засгийн газрын оруулж ирж байгаа 27 оны төлөвлөгөөн дээр яах аргагүй энэ хавсралт 3-нал тэр хавсралт 3 тэр чигээрээ яг логик тестарлаараа зөв ороод ирсэн. Их сайшаалтаа сайхан байна, баярлж байна. Нуруу нь босчвол ерөнхийдөө цаг хугацааны үед бид нар ерөнхийдөө юм янзлан авчиж болно. Гэхдээ хавсралт 2 нь энээсээ одоо логик тестарлын хувьд жишээлбэл яг адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг үг үсэггүй яг адилхан юм биччихээд шалгуур үзүүрт хийх арга ёстой дандаа барилга байшин тавьсан байх юм аа. Энэ одоо дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга байран Чингэлтэй хан уул Баян зүрх гэд оруулаад ирчихээр яаж энэгээр эмнэлэг тусламж үйлчилгээний чанарыг сайжруулад үр ашиг нь яаж нэмэгдээд байгаа юм. Энэ нь тэр хавсралт 3-ийнхаа логиктойгоо яаж холбогдох юм барилгын гүйцэтгэлээр үзэх юм бол энийг нэг зүгээр логикийн хувьд нэг ойлгохдох төвшөнд нэг зүгээр энгийн хэлээр нэг тайлбарлаад хэлээд өгөөч. Энэ барилга байшин баригдсанаараа юу н эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирчна гэдэг хаана хин юу гэж хэлээд ямар ишлэлээр үндэслэж энийг байнга оруулж ирээд сүүлийн 2 жил яриад байгаа бэ гэдэг асуудал байна. Одоо энэ үнэхээр тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар сайжирцсан уу? Барьсан барилгынхаа тоогоор жишээлбэл. За хоёрдугаард энтэй бас нэг хамааралтай өвчлөл нас баралтын бүтцийн тухай нэг асуудал байгаа даа. Бид нар бүгд мэдчихэе. Зүрх судасны өвчин хавдар бол тэргүүлэх шалтгаан тэр дотроо эрэгтэйчүүдийн өвчлөл тэр нь гол эрсдэлт хүчин зүйл нь аригтал, досол, амиа хорлолт, тархалалт гэд ингээ явж байгаа. За тэгэнгүүт би тэгэд эрэгтэйчүүдийн дундаж насалт эмэгтэйчүүдээс бараг 10 орчим бага байгаад гол эрсдэлт хүчин зүйлийн тогтоогоод гол өвчлөл нас баралтын шалтгаанаа гаргацсан болвол яг тодорхойлон бодлогодоо эдгээр эрсдэлт хүчин зүйлийг бууруулах эрэгтэйчүүдэд чиглэсэн гол бодлого нь юу вэ гэдэг нэг асуулт байна. За энээс яг бас яраа эндэгдлийг одоо ярихгүй өнгөрч чадахгүй маш эмзэг сэдв олон улс биднийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хаана байгааг дундаж наслалт гэх яраа эндэгдлээр үздэг. Ингээд харахаар зэрэг яраа эндэгдэл ерөөсөө яраа эндэгдэл нь нэмэгдсэн, ялхсан эндэгдэл нь нэмэгдсэн, 5-аас доош насны хүүхдийн эндэгдэл нь нэмэгдсэн 50 дугаар хуудас дээр ил тод байна. За бас хүүхдийн хавдар 5 жил өссөн гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдийн өвчлөлийн өсөлтөнд одоо яг онцгойсон бодлого юу гаргаж байгаа вэ? Бодлогоо мэддэг чаддаг няраа их үрсийн эрүүл мэндийг одоо гол нэг ганц хоёрхан л төв байдаг. Энэ дээр ажиллаж байгаа, зангидж байгаа мэдээлэл ажил хийж байгаа хүмүүс чинь чадж байгаа мó юм аа? Чадахгүй байгаа бол яагаад энэ дээр тусгаалсан бодлого гаргаж энэ дээр маш аралтай арга хэмжээ авахгүй 1 жил өнгөрөөгөл 2 жил өнгөрөөгөл одоо дахиад хэдэн жил харц суух вэ? Хэдэн хүүхдээ алдъя гэж бодож байгаа бид нар. Тэгээд дээрэс нь энэтэй холбоотой эрдэм шинжилгээнийхээ бүх судалгааны төвүүдийг дэд захирлуудын татаад буулгацсан. Энийг бид нар одоо хаанаас яаж харж хянах уу гэдэг дээр эхлээ асуулт авч. Хариултаа. За хэн хариулах? За Батчугар сайд хариулъя. Ганмаа гишүүний асуултанд хариулъя. Эрэгтэйчүүдийн дундад наслалт бол 67.9 байгаа. Эмэгтэйчүүдийнх бол 77 байгаа. 9.2 жилээр зөрүүт байгаа. За шалтгаан нь судалж үзэхэд бол 30-аас 60 насны яг хөдөлмөр эрхлэлтийн наснд байгаа эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харьцуулахад адилхан насны бүлгийн нас барах магадлал нь 4 дахин өндөр. Магадaltaй 4 дахин илүү нас бараад байгаа юм. За суур шалтгаан нь бол та түрүүн хэллээ бас маш мэдээлэлтэй мэдж байгаа. Тэгэхээр яг энийг ямар байдлаар бид яаж нэгэснээ засах вэ? Яаж одоо эрэгтэй хүмүүст илүү одоо урт удаан амьдруулах вэ гэдэг дээр бол нэг том өөрчлөлт хийсэн. Тэр нь анхан шатны эмнэлгүүдээр тулгуурлаад эрэгтэй хүний үзлэгийнх нь суур зардлын 111% нэмсэн. Нэг өсөндөө өрхийн эмнэлгүүд эрэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд нөгөө хүний хяналтанд байлгуул 30-аас 60 насны эрэгтэй хүнийг тэгвэл гүйцэтгэхийн санхүүжилт нь
111% нэмэгдсэн. Тэгэхээр өрхийн эмнэлгүүдэд бид тулгуурлаж чинь 550-аад ирэх юм гэдэг. Бид нар улс орон даяар сүлжээд гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр улс орон даяар байгаа өрхийн эмнэлгүүдээрээ эрэгтэй хүмүүстэйгээ илүү хяналтанд оруулаад тэгээд магадгүй одоо зүрх судасны өвчтөйж магадгүй даралттай ч магадгүй тэрийг мэдгүй яваад байгаа үгүйсэхгүй. Тэгвэл тэрийг тодорхойлоод тодорхой хэмжээний эмийн өгөөд эмчлээд явах нь хамгийн зүг гэж харж байгаа. За няраа хүмүүсийн өвчлөлт бол энэ төрөл бол өндөр байна. Ялангуяа өвчлөлт ч гэсэн. Тэгэхээр бид нээс ямар зүйл одоо яригдтүүлж байгаа вэ гэхээр одоо өнөөдөр их нялсан л төв байна нэг. Яг дийлэх одоо ээжүүд, аавууд хүүхд нөхдөөр очдог. Тэгвэл бусад амаржих төвөдөө бас эрүүл мэндэд тусламж үйлчлэгээ болгомоор байгаа. Тийм бодлого явагдаж байгаа. Тэгжээд төвлөрлийг сааруулна. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ илүү одоо хүртээмжтэй болох бодлого явж байгаа шүү гэж танд хэлье. Баярлалаа. За эндрийн 4-р микрофон. Албан тушаал нэрээ хэлээд хариулаарай. За галаваа гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ 2. За энэ юунууд дээр одоо тав хүн тарагдсан материалууд дээр байгаа юмнууд дээр энэ яг 2019 оноос хойш энэ эмзэг үлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэж төсөл хэрэгжиж байгаа юм байна. Тэгээ энэ хүрээн дээр нөгөө орсон яг энэ одоо бүтээн байгуулалттай холбоотой зүйлүүдэд илүү тусгаад өгсөн байгаа. Ер нь бол уг нь бол энэ дотор бас нэлээд олон ажил хөтөлбөрүүд ингээд тусгацсан боловч одоо бас хасагдаад ингээд яг одоо өнөөдрийн байдлаар бол 21 арга хэмжээ гэдгээр ингээд явцсан. Тэгэхээр бүхэлд нь харахаараа бол бас нэг ийм ганцхан барилга байгууламж гэдэг юм шиг ийм ойлголт төрөд байгаа. Энийгээ бол одоо бид бас эрүүл мэндийг дэмжих жилийн төлөвлөгөө гэж 2027 он бол эрүүл мэндийг дэмжих жил болж байгаа. Тэгэхээр энэ жилийн хүрээн дээр бол бас одоо бид нар төлөвлөлтийн ажлуудыг оруулж ирээд саяны яг таны асуугаад байгаа энэ чиглэлийн ажлуудыг бас тусгаад ингээд явж байгаа. Энийг бас удахгүй энэ 5 сард багтаага засгийн газрын хурлаар хилцүүлэх. За ганамаа гишүүн тодруулъя. За өөрчлөх юм байна гэж ойлголоо те тэр 2 дугаар хавсрал дээр жишээлбэл айгуу тэр логикийн ерөөсөө би ойлгохгүй байгаа гэдэг нь уламжилт амгаах ухааны тусламж үйлчлэгийг өргөжүүлнэ гэж оруулж ирсэн нь ард талд нь болохоор чин зэрэг энд яаж яахаар хор тавдрын эрт илрүүлэг няран илрүүлэхийн үзлэг энтер гэж орж байд бүр ерөөсөө хоорондоо учир холбоог нь ойлгохын аргагүй юм орж ирчээд алдаа гарцсан юм уу яасан засчих бах те. За сая тэр хүүхдийн нас баралт дээр би нэг дундаж наслтыг асуухгүй л ерөөсө болохгүй. Бас л манай дэлхийн нийт ерөөсө дундаж наслтыг асуугаад байдаг. Дундаж наслтаа харахаар зэрэг ийм 4 өөр тоо гарчээд байгаа юм л та. 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд болохоор төрөлтөөс тооцсон дундаж наслтаа 24 онд 71.8 гэсэн. 25 оных нь хэдий. Эрүүл мэндийн хөгжлийн төв болохоор 72.07 гэж өгөөд. Монгол улсын засгийн газар болохоор дундаж наслтаа 71.7 гэж өгөөд. Тэгэхээр ингээд яг зөв тооцоо нь яг аль вэ? Ялангуяа За эндрийн 4-р микрофон. За ганаа гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Тий энэ одоо яг 25 оны тоо мэдээ аль биесээр хэвлэгдэг байгаа юм гишүүнэ. Тэгэхээр энийг бол одоо бид нар яг аль биесны хэвлэгдсэн мэдээлэлээр нөгөө их хурлын гишүүдийг хангах хэрэгтэй учраас 24 оны мэдээлэлээр яваад байгаа. Удахгүй одоо яг ингээд хэвлэгдэж гарна. Энэ маань одоо статистик орооноос бүх мэдээлүүд нь авагдаад ингээд одоо өрөлтөнд орно гэдэг ийм мэдээлэл бидэрт ирсэн байгаа. Тэгэхээр бид нар яг энэ дээр бол жоохон өөрчлөлтөд орно гэж хэлж байна. За баярлалаа. За Зэндийн Баатархуу гишүүн